Сайн байна уу? Ирцай сүгийн заяа мэдчилж байна. Та бүхэндээ уулзаад маш их баяртай байна. За ингээд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ одоо AI-аар хэрхэн одоо презентацийн бэлтгэх вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. Тэгээд үнэхээр одоо амьдралдаа, ажилдаа бас хэрэгжүүл болох тийм одоо хэрэгтэй бичлэг болоосэй гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ танилцуулъя. За ингээд өнөөдөр одоо миний танилцуулах байгаа AI нь болохоор Napkin AI гэсэн одоо аппликейшн байгаа. За Napkin AI гэдэг биччихье. За ингээд хайлтаа өглөө. За тэгээ энд харах юм бол тийм ээ Napkin AI энэ одоо вебсайт байгаа. За ийшээ оръё. За нэг Get Napkin Free гэдэг байгаа тийм ээ. Энэ free-ээр ороод за ингээд ийшээ орохоор тийм ээ одоо Google хаягаараа орох уу? Эсвэл одоо email хаягаараа орох уу гэдэг. Тэгээ за Google хаягаар орно гэдэг. За тэгээд өөрийнхөө одоо Google-ийнхаа хаягаар ингээд орчих нэ. За ингээд Google хаягаараа ингээд ороод ирлээ. За тэгээд магадгүй тийм ээ зарим хүмүүс тийм ээ өөрийнхөө одоо мэдээллийг алдчихна гэдэг юм. Хэрвээ тийм одоо бодолтой хүн байх юм бол өөрийнхөө нэг их хэрэгэлдэггүй одоо тийм ээ хаягаараа бас орж олно. За ингээд ороод ирсний дараа энд болохоор одоо юу байгаа? Одоо тохируулах хэсэг байгаа. За тохируулах хэсэг дээр дараад ирсэн юм. Би өмнө яг энд орсон байсан учраас Монгол гэдэг. За ямар одоо хэл дээр дүрсэл үүсэх вэ гэдэг дээр нь тэ дараад за монгол хэлээ сонгоч чинь тийм ээ. За би өмнө ингээ монгол хэлээ сонгоцсон байгаа. За тэгээд за ямар хэмжээтэй вэ гэдээ сонгочих болно. За тэгээд нормалыг сонгох уу эсвэл одоо тийм ээ хар фонтог сонгох уу гэдэг ингээд фонын одоо сонголтууд гараад ирнэ. За энэ дээр болохоор тийм ээ бас хэд гэлбад авахгүй энэ бодоод би одоо харыг сонгосон байгаа. За тэгээд энэ library хэсэгт болохоор тэ одоо миний хийсэн презентацүүд ингээд хоригдлогдоод явна. Хадгалагдаад явна. Эсвэл бас устгаж болно тийм ээ. За тэгээд шинээр одоо презентац хийхээр бол new napkin гэдэг дээр ингээд дараад хийж болно. За жишээлбэл өнөөдөр одоо жишээ бүгдээрээ ажиллаж үзье. За би таарт ингээд боддоор тайлбарлахын тулд яг одоо өөрөө презентац хийж байгаа юм шиг ингээд жишээ аваад явъя. За жишээлбэл одоо эрүүл хооллолтын тухай мэдээлэл. За эрүүл хооллолтын тухай мэдээлэл гэх тээ. Яг бас хийнгээ хэрэгтэй юм сураад явъя л да тийм ээ. За ингээд энд үргэлжлүүлэх дээр дарчин. За тэгэхээр AI is writing гэдээ гарч ийн тийм ээ. За ингээд хайж байна мөн мэдээллүүдээ ингээд оруулж байна. За ингээд би монгол хэл дээр ингээд сонгосон учраас тийм ээ монгол хэл дээр гарч ирж байгаа. Тэгээ хайлтаа бас монгол хэл дээр өгчөж болно. Ямар хэл дээр өөрөө одоо презентацийг тавьмаар байна. Тэр хэл дээрээ ингээд хайгаад өгч болно. За ингээд ерөнхийдөө энэ одоо мэдээллүүд нь гараад ирлээ. За эндээс бүгдээрээ одоо жишээлбэл тийм ээ эрүүл хооллолтын тухай мэдээлэл гэдэг би ингээ хайсан тийм ээ. За энэгээр одоо би презентацийн хийе гэж бодъё. За тэгэх юм бол ингээ гараад ирлээ те. За эрүүл хооллолт нь хүний амьдралын чанар, эрүүл мэндийг сайжруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ баримт бичигт эрүүл хооллолтын үндсэн зарчмууд, түүний ач холбогдол мөн эрүүл хооллолтын хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө. Эрүүл хооллолт нь зөвхөн биеийн жинг хадгалахад биш, мөн сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжихэд чухал юм аа гэд. За ингээ гараад ирж байна. За ингээд энэ бичгээр гараад ирж ш тийм ээ. За бичгээр гараад ирлээ. Тэгвэл одоо энэ юу байгаа штэ. Энэ одоо миний сумаар заагаад байгаа энэ цэнхэр бөөрөнхий байгаа штэ тийм ээ. За энэ цэнхэр бөөрөнхий дээр ингээд дарахаар одоо энэ жоохон цэнхэр цэгцгүүд ингээд хөдөлж байгаа. За тэгэхээр энэ маань одоо яаж ийна гэхээр ямар одоо стилтэй, ямар хэлбэр дүрстэй слайд болох вэ гэд ингээд сонголтууд гараад ирнэ. За тэгэхээр өөрөө би одоо харчаад аль нь зүгээр юм бэ? За хүн харахад нэгдүгээр, хоёрдугаар бас тийм ээ тайлбарлахад аль нь их эвтэйх юм бэ гэдгээр ингээд тайлбарч. За бүр more гэд гарч ирж байна тийм ээ. Ишүү илүү гэд. За тэгвэл би ажиллаж байгаарай. За яг энэ харахад жоохон тод байна тийм ээ. За тод учраас би энийг сонголоо. За ингээд эрүүл хооллолтын одоо мөчлөг тий эрүүл хооллохын за энэ дээр би одоо эрүүл хооллолтын за мөчлөг гэж энэ дээр гарч ирж байна. Би засаж олно бас. За ингээд эрүүл хооллолтын за эрүүл хооллох үр дүн гэд засаж олно өөрөө тийм ээ энэ дээр ямар одоо үр дүнтэй байдгийм бэ гэд. За энэ дээр мөн одоо тийм ээ фондын тохируулж олно, өнгийн тохируулж олно гэд энэ дээр жишээнд гарч ирж байна. Тэр тэгээ ямар одоо фондоор яах вэ? Фоныг ямраар авах гэдэг ингээд юун дээр бид Word дээр хийдэг бүх юмуд одоо сонголтууд гарч ирж байна. Том жижиг болох уу гэдэг ингээд гарч ирж байна. За тэгвэл эрүүл хооллоход ямар үр дүн гардаг юм бэ?
биеийн эрүүл мэндийг сайжруулна, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулна тий. Биеийн жинг хадгална. Тийм ээ? Эрүүл хоолтыг хэрэгжүүлснээр одоо ийм үр дүнтэй байх нэ гэдэг нь гараад ирсэн. За энэ бол одоо маш гайхалтай тийм ээ. Бид нар өөрсдөө суралцсангаа бас тий ингэж одоо хүнд ойлгомжтой презентацийн хийж болох нэ гэдэг ингээд суралцж байна тийм ээ. За тэгээд энд болохоор та нар анзаарч байна одоо энд 3 цэгтээ бас сум байгааз. За энэ дээр болохоор энэ одоо хийсэн зүйлээ даунлоод хийж авч болно. За жишээлбэл би энэ дээр дарлаа тийм ээ. За том дэлгэцэн одоо ямар хэмжээтэй байх вэ гэдгийг тодорхойлж олж байна. Бас өнгийг одоо тодорхойлж олж байна. За жишээлбэл би одоо харны ногооныг сонгож. За фон ногоон боллоо. Цэнхэр боллоо гэдэг тийм ээ. Энэ ягаан боллоо гэх тийм ээ. Ерөнхийдөө одоо нүдэнд хромжтой бас одоо тийм ээ. Өөрөө тэр дуртай өнгөө бас ингэж сонгож болох нэ. За тэгээд энэ дээр болохоор бас даунлоод хийж авч болж байна тийм ээ. Одоо энийг өөрийнхөө компьютерт. За зургаар авч болох нь байна. За мөн одоо PowerPoint маягаар одоо авч болох нь байна. За PDF болгож бас авч болох нь байна. Тэгээ өөрөө PowerPoint болгоод тэгээд тэнцэнэ слайд маягаар ингээд хүмүүс тайлбарлаж болох нь байна тийм ээ. За жишээлбэл одоо би энэ юуг PPT-гээр авч үзье тий. PowerPoint-ийн слайдаар. За ингээд даунлоод хийлээ. За тэгтэл энд одоо ингэ гараад ирлээ. За энийг ингэ нээгээд үзье. За ингээр одоо юу гараад ирлээ. За одоо энийг жишээл одоо энэ үсгнүүд нь сайн харагдахгүй байвал энээр хар өнгөөр ингээл одоо PowerPoint-ийн слайд болгоно. Эсвэл одоо тийм ээ энэ байгаагаар нь яаж болно. Мөн одоо зураг болгоод авчихна. Ямар нэг зураг одоо хийя. Зургийн одоо юу чинь нэр тийм ээ. За ямар фонд дээр яаж гав. За ингээр зураг болцсон тийм ээ. За зургаа нээгээд үзье. За ингээд ийм одоо зураг болгоод би одоо ямар нэгэн дээр шеэрлэх юм те түгээх ийм бас боломжтой. За ингээд цаашаа явъя. Тэгэхээр эрүүл хоолтын үндсэн зарчмууд гэдэг ингээд энэ гараад ирж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо 1 2 3 4 5 гэдэг ингээд ангилсан байна. Тэгээ энэ тус болгон дээр одоо би слайд үүсгэх боломжтой. Тэгэхээр ингээд саяны одоо тийм ээ бүрэнхий дээр дарлаа. За тэгэхээр одоо юм хайгаад за ингэж ийм байдлаар слайд хийх үү, ингэж хийх үү гараад ирлээ тийм ээ. За би энийг одоо сонгосон учраас энэ одоо. Тэгээ үнэхээр одоо гайхалтай тийм ээ. Ингээд өөрийнхөө хүснээр гэсэн. За энэ дээр бас тийм ээ. Бас сонголтоо хийж болно. За би сая цэгэр бүрэнхий дээр дарлаа. За тэгэхэд бол ийм юм гараад ир. За энийг сонгоё. За тэгэхээр эрүүл хоолтын олон талт байдал тийм ээ. За жишээл жимс хүнсний ногоо, үр тариа, сүм бүтээгдэхүүн, уураг тийм ээ. Одоо энэ эдгээрийн одоо балансыг нь сайн одоо тийм ээ хадгалж одоо эрүүл хооллыг одоо хийх хэрэгтэй. За хэмжээний зохицуулалт гэдэг чинь хоолны порцийн хэмжээ давтамжийг анхаарч хэд хэдгээс зайлсхийх хэрэгтэй. Хоолны дэглэмийг зохистой хэмжээгээр баримтлах нь жингийн зохицуулалтад туслана. За ус уух нь хүний биеийн 60% нь ус байдаг бөгөөд ус нь биеийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт хангалттай ус уух нь чухлаа. За 5 дугаарт чихрийн хэрэглээг хязгаарлах. Чихэрлэг ундаа амттан боловсрсон хүнсийг хязгаарлах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гэдэг. За энэ одоо агуулгын хувьд ч гэсэн одоо маш одоо тийм ээ хүнд өгөөжтэй ийм зөв мэдээлэл гарч ирсэн байна гэж би бодож байна. За эрүүл хоолтын ач холбогдол. За эрүүл мэндэд чухал юм байна тийм ээ. Эрүүл хоолт нь өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих тусалдаг. За бас эрч хүчтэй байх нь зөв хоолт нь энерги эрч хүчийг нэмэгдүүлж өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй байх боломжийг олгодог. За сэтгэл зүйн эрүүл мэндэд бас хэрэгтэй. Эрүүл хоолт нь сэтгэл зүйн байдлыг сайжруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөв хоолт нь стресс, сэтгэл гутралын түвшинг бууруулдаг. За эрүүл хоолтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? За төлөвлөгөө гаргах гэж юм тийм ээ. Өдөр тутмын хоолны төлөвлөгөө гаргаж түүнийгээ дагаж мөрдөх. Тэгээ хоол хүнсээ өөрөө бэлтгэж эрүүл хоолтын хэм маягийг бий болгох. За дараагийн тоор тийм ээ сайн судалгаа хийх гэж байна. Эрүүл хоолтын талаар судалгаа хийж шинэ мэдээлэл зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэх. За тэгээ энэ одоо тийм ээ дүгнэлт маягаар одоо гарсан. Энийг хүртэл одоо тийм ээ гоё одоо тийм дизайнтай стилээр сонгож болох нэ. За энийг за энэ дээр болохоор тийм ээ эрүүл амьдралын хэм маягийг хэрхэн сайжруулах вэ гэдэг чинь. За жишээлбэл эрүүл бус хоол гэдэг нь болохоор амьдралын чанарыг бууруулж эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. За тэгвэл эрүүл хоолт нь болохоор амьдралын чанарыг сайжруулж эрүүл идэвхтэй сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгодог байх нэ гэсэн тийм ээ. Ингээд. За тэгээ энийг болохоор тийм ээ слайд болгож олно, зураг болгож олно, тийм ээ PowerPoint болгож олно. Ингээд даунлоод хийгээд авчих болох нэ. За энэ бол үнэхээр одоо тийм бид нар өөрийнхөө хувийн амьдралд ширүүлж болно эсвэл ажил төрөлдөө ширүүлж болох юм одоо гайхалтай AI-ийн програм байна. За тэгээ өнөөдөр энийг одоо танилцуулахыг хүслээ. Тэгэд ер нь бол одоо
өөрөө мэдээлэл хайх, ийм одоо видео бичлэг хийх, презентацийн хийх тийм ээ одоо маш их одоо амьдрал хэрэгтэй юм AI байдаг шүү. Тэгээ та нар маань ингээд өөрсдөө судлаад амьдралдаа бас хэрэгжүүлээд зэрэг. За тэгээ энд нэмээд хэлэхэд тийм ээ. Жишээлбэл одоо энэ слайдтайгаа одоо тийм хамааралтай дуртай зураг татаж оруулж болно. За энэ имиж дээр дараад, апплод хэсэг дээр дараад за ингээд өөрөө одоо дуртай зургуудыг татаж оруулж болно. Жишээлбэл би одоо тийм ээ өнгөрсөн 7 хоногт 5 сарын Азийн календар ингээд оруулсан байгаа. За ингээд магадгүй үзээгүй юм байвал үзээрэй. За ямар өдөр одоо сайн байх вэ? Ямар өдөр одоо тийм бизнесээ эхлүүлэхэд сайн байх вэ? Гэсэн одоо тийм ээ Фэншүүгийн Азийн календарыг оруулсан байгаа. За тэгээд магадгүй тийм ээ энд одоо би өөрөө бол одоо ингээд тийм ээ итгэж байгаа учраас оруулсан тийм ээ энэ маш ингээд таардаг юм байна лээ гэд ингээд өөрөө оруулъя гэж бодсон шир оруулж байгаа тийм ээ. За энд одоо итгэхгүй за мухар сүсгээж гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тийм ээ итгэл үнэмшилгүй хүн бол тэр нэг ахтар үзээд бухимдаад тийм ээ одоо шүмжлэхэд яарад хэрэггүй зөв үзэхгүй орчиход болно гэж бас та нартай хэлмээр байна. Гэхдээ яг одоо энэ надтай адилхан тийм ээ бас энийг харахынсан үзхийнсэн дарахынсан мөрдөхийнсэн гэж хүсэж байгаа усуд бол дуртай ингээд ороод үзээрэй тийм ээ. Хэрвээ өөрөө одоо итгэж чадах юм бол 100% тэр одоо тийм ээ одоо тийм татах хүчний хууль гэж байгаа. Хэрвээ өөрөө итгээд за би яг энэ өдөр одоо тийм зүйл хийгээд болох юм байна. За энэ өдөр жоохон те хийхгүй хүлээж авах хэрэгтэй юм байна гэд ингээд зөвхөн таны сонголтын л асуудал. Тийм учраас хэрвээ та одоо энд за энэ тийм ээ энэ одоо Азийн Фэншүүгийн календар байдаг юм байна. Энийг дагаад мөрдөд үзье гэх юм бол татах хүчний хуулиар тийм ээ тэр сайн сайхан зүйл тань тохиолдно гэдэгт бол би маш их итгэлтэй байгаа. За энэ бол зүгээр ингээд жишээ байлаа. Гэхмэчлэнгээр ингээд зураг нэмээд оруулаад явж болно. Мөн одоо тайлбаруудыг өөрөө одоо уншаад засаж болно, нэмж болно, хасаж болно. Ийм одоо давуу талтай. За ингээд өнөөдрийн бичлэгээ дуусгая. Дуусна хамт байсан танд баярлалаа. За ингээд энэ бичлэг танд ингээд хэрэгтэй санагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж өссөн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.